За hi guys, шинэ бичлэгтээ тавтан хорилцсан. Өнөөдөр та хэдтэй How to Apply series-ээр маш чухал сэдв ярих гэж байна. Тэр нь юу вэ гэхээр мэргэжлээ хэрхэн сонгох вэ? За энэ сэдв бол одоо ахлах сургуулийн хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд, яг их сургууль сурах байгаа хүүхдүүдэд бол хамгийн том одоо чухал асуултын тэмдгүүдийн нэг байдаг. Тэгээ би өмнөх бичлэг дээр дурдсанчлан одоо их сургууль өргөлөө явуулахын тулд хамгийн түрүүлээд мэргэжлээ тодорхойлох их зүгээрээ гэж би хэлжсэн. Тийм учраас та хэдтэй хамгийн ихний алхам болох мэргэжлээ хэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг сэдвээр өндөр зөвлөгөө өргөе. За тэгээ энэ бичлэгийг үзэж байгаа бол найздаа шеэрлээрэй, эсвэл өсвөр насны дүүтэй бол түүндээ шеэрлээрэй, хүүхэдтэй бол түүндээ заавал үзүүлээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл ихэнх нь яг энэ мэргэжлээ сонгох гэдэг энэ одоо шийдвэр дээр аюу чиглүүлэггүй гацчихсан яах ёстойгоо мэдэхгүйгийн улмаас аюух цаг хугацааг алдаад дараагийнхаа бэлтгэлүүдийг хийж чадахгүй яваад байдаг шүү. За тэгээ хэрвээ та бүхэн имжлэгийг анх удаа үзэж байгаа бол намайг Ариун Заяадаг Ариун Академи үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал. За тэгээ манай Ариун Академи нь College Prep, Career Prep, Life Prep гэсэн зөв хөтөлбөрүүдтэй. Тэгэхээр та бүхэн их сургуульд одоо бэлдэх бүх зааварчилгаа чиглүүлгийг нэг дороос та бүхэн авах боломжтой гэсэн үг. За тэгээд яг энэ сэдвтэй холбоотой мэргэжил сонгох өдөрлөг гэж манай академид болдог. Сар болгон манайх мэргэжил сонгох өдөрлөг зохион байгуулдаг байгаа шүү. Тэгэхээр та хэд маань тэр өдөрлөгт ирээд манай академитай танилцсангаа бас одоо яг миний энэ бичлэлээр ярьж байгаас арай илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас авах боломжтой. Манай Ариун Академи Instagram ч юм уу Facebook руу ороод monthly events гэдэг яг юм сарын одоо ухаанлыг гэх юм уу тухайн сард юу болох ч байгаа талаар ингээд зарлчихсан байдаг. Тэгэхээр тэр ивентийг харж аваа бүртгүүлээд мэргэжил сонгох өдөрлөгт хүрэлцээрээ. Замын төрөнд хэлмээр аав нь бакалаврын зэрэгт чинь 4 жил байдаг. Тэгэхээр 4 жил шүү дээ. 4 жил хурдан болов эсвэл удаан болов? За энэ асуултанд би хувийн зүгээс хариулахад хурдан. Гэхдээ яг хичээлийн хувьд одоо тэр академик төвшөнд тэ жилээр их сургуулийн жилүүдийг даван туулна гэдэг бол маш урт хугацаа шүү. Хичээлийн хувьд гэх юм бол маш хүнд болж ирдэг. За 10 жилд ихэнх монгол хүүхдүүд ингээд дүнгээ аргалаа сурчсан мэт байхгүй одоо ингээд багш нартайгаа ярьж байгаа дүнгээ аргалаа сурчсан. Дүн гаргах гэдэг нь айгүй тийм бодит биш байдаг Монголд. Одоо A гэдэг дүнг багшаа найрж агаад гаргацдаг ч юм уу те. Эсвэл хичээлээ хийхгүй явж байгаа жилийн эцэст багштайгаа ингээд те ойлголцож байгаа зүнгээ нэг жоохон дээшлүүлээд 80 маягтай төгсчдөг ч юм уу. Иймэрхүү явдлууд айгүйх байдгийн улмаас монгол хүүхдүүд гадагшаа тэг ялангуяа дэлхийн топ их сургуулиудад ингээд нэр төртөө одоо тэг хөгжингөө орны их сургуулиудад очихоор хичээл хийх суурь байхгүй, ур чадвар нь хөгжөөгүй учраас яг ингээд академик семестрийн төвшөнд тэг яг ингээд нэг семестрт нэг хичээл, нэг семестрт одоо 4-5 хичээл авдаг ч юм. Тэдрийг яг ингээд бүрэн үзэж дуусаад семестрийн төгсгөлд сайн дүнтэй гарах нь айгүй хэцүү чадвар болж ирдэг хгүй. Одоо хичээл хийх суурь чадваргүй хүүхд бол их сургуульд сурах нь айгүй хүнд болж ирдэг. За миний хувьд гэх юм бол би одоо хичээл айгүй сайн хийдэг байсан, он сурдаг байсан. Тэгсэн ч гэсэн очоод одоо би Бостоныг сургууль суралцаад төгссөн. Тэр Бостоныг сургуульд бол хичээл хийгээд A дүн аавна гэдэг бол тийм амар зүйл бол биш. Маш хүнд зүйл. Би одоо нэг хичээл дээр A авах гэж бол маш их чармаадаг байсан. За тэгээд нийлээ 4, 5, 6 хичээл дээр A авахын тулд бүр үнэхээр чармаадаг байсан. Тэг ганц би чармаагаад байгаа ш манай ангийн бүх хүүхдүүд чармааж байгаа хгүй. Тэр бид нар бүгдээрээ тийм муу сурдаг юм гэхээр үгүй бүгдээрээ ухаантай бүгдээрээ он сурдаг хүүхдүүд байж ээж яг ингээд нэг хичээл дээр A авахын тулд бүгд хичээж байгаа хгүй. Тэр тийм одоо амархан биш айгүй тийм өндөр чансаа шаардсан, чамаас маш их юм чадвар шаардсан байдаг учраас 4 жил гэдэг нь академик чадрын хувьд бол урт хугацаа юм аа. Академик одоо аяллаа хувьд урт хугацаа юм. Тийм учраас мэргэжил сонгох төр би юу гэж хэлэх гээд гэхээр та хэд маань хэцүү мэргэжил өөрийнхөө сонирхдаггүй, өөрийнхөө мэддэггүй, өөрийнхөө судалж үзээгүй те эсвэл зүгээр л ингээд хин нэгний шахалтаас одоо улбаалж эсвэл одоо хин нэгэн ирээдүйд хэрэгтэй гिचгсэн учраас ингээд өөрийнхөө мэдэхгүй сонирхдаггүй салбарыг зүгээр ингээд харанхуугаар битгий сонгоо. Та өөрийнхөө дуртай юмыг сонгох маш чухал. Өөрийнхөө хийж чаддаг юмыг, өөрийнхөө дуртай сонирхдаг энэ 3 юмны ингээд хорчлыг ингээд нийлүүлэх юм бол ер нь л ингээд айгүй амархан сурах боломжтой. Хүн чинь дуртай юмдаа айгүй амархан ингэж гоё сурч чаддаг. За тэгээ мэдээ сурах аялал гэдэг чинь айгүй хүнд хэцүү бэрхшээл гарч ирнэ те. Тэр хүн дуртай юмаа сонгочихсон хүн чинь бэрхшээл гарч ирэхэд тэрийг даван туулах одоо тэр нэг механизм нь арай өндөр гэдэг байхгүй. Хэцүү бэрхшээл гарч ирлээ гэж бодоход тэрийг даван туулах одоо сэтгэлийн хат гэдэг ч юм уу те. Эсвэл одоо асуудал шийдвэрлэх чадвар эдгээр нь илүү хөгжин, илүү гарч ирдэг. Дургүй юмаа хүн асуудал гарч ирэхэд орхиход бэлэн байдаг хгүй. Тэр хэдүүлээ 4 жилийг ер нь бол яг 4 жилдээ багтаагаад төгсөхийг хүсэж штэ тийм ээ. 5 жил 6 жилээ сунжуулаад ингээ удаан сурмааргүй байгаа учраас цагтаа төгсмөр байгаа учраас аль болох одоо ингээд бууж өгөх юмыг багасгах хэрэгтэй. Тэхийн тулд
анханасаа мэргэжлээ сонгохдоо өөрийнхөө дуртай юмыг, өөрийнхөө сайн чаддаг юмыг тий өөрийнхөө сонирхдаг зүйлийг сонгож судлах нь маш үр дүнтэй байдаг шүү. Тэгээ буруу мэргэжлээ сонгочихсон одоо манай зарим найзууд байдаг л та ингээд ихний курсээсээ л надад хэлжсэн тий айгүй хэцүү байна, дургүй байна, нэг тийм сонирхгүй байна, айгүй ядаргаатай байна. Тийм юм ярьж байгаа хүмүүс яадаг гэхээр их сургуультай ингээд хичээлд очихдоо дургүй болж ирдэг. Очихоор л нөө хэцүү юм яа. За сонирхдаггүй юм яриа л тий. Дургүй ингээл чаддгүй юм ингээд яриа л тэрнээс нь шалгалтшүүлэг аваад ингээд ахар чинь хүүхд яадаг вэ гэхээр цаанаасаа тэрнээс ингээд улам түлхэж ирдэг байхгүй. Тэгсээр хагаад их сургуультай хичээлдээ очих болдог тий. За зарим нэг хичээл дээр унж эхэлдэг, муу авч эхэлдэг, унж эхэлдэг. Ихэнх их сургуулиудад чинь Америкт бол нэг хичээл аваад нэг удаа фейлдж болно. Сануулга авна. 2 удаа фейлдж авна. Сануулга авна. 3 дахь дээрээ хүчдэг. Кош нөгөөл ингээл төвчээл ингээл чамаа дахин өгүүлээд ийдгүү. Ер нь бол ингээл academic disciplinary warning гэл хөөчдөг байхгүй. Тэгэхээр ингээд муу сурах чинь айгүй хор уршигтай. Ямар хор уршигтай вэ гэхээр нэгдүгээрт санхүүгээр чи ингээд дахин тэр хичээлийг давтаж авах гэж чи мөнгө төлнө тий. За хоёрдугаар цаг хугацаа. За гуравдугаар чи үнэхээр ингээд сурч чадахгүй байх юм бол чамаа хөөгөөд тэр сургууль ингээд чи аль нэг өөр их сургууль дахиад эхлүүлэх хэрэгтэй болчихно гэсэн. Тэгэхээр ингээд айгүй том ингээ хөрлөөд байдаг учраас сайн чаддаг, сонирхдаг тий чадахгүй хэцүү байсан ч тэр хичээлийг ингээ сонирхоод судлаад хийж ардан гарах тийм сонирхлыг чинь хүргэдэг тий. Тиймэрхүү одоо мэргэжлийг сонгох айгүй чухал. За би болоод өөрийнхөө шинжилгээд би бизнесийн удирдлагаар сурсан байхгүй. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр 10 жилдээ төгсөөд надад ямар ч тийм тодорхой юм баримжаа байгаагүй. Одоо ямар ч нарийн сонирхол байгаагүй. Өөрийнхөө юу дуртайч одоо ер нь бол олж мдээгүй тийм өөрийгөө олох аялал ерөөс эхлүүлээгүй тийм хөвтсөн. Гэтэ он сурдаг, хичээл хийх одоо чадвартай тий. Тэгээд аамаа надад зөвлөөд бизнесийн удирдлагаар сурчгаа. Айгүй олон мэргэжил рүү хөрөвдөг юм аа гэж хэлээд бизнесийн удирдлагаар сурч исэн. Тэр би анх сурахтаа бизнесийн удирдлагт бүр ингээд дурлцсан байсан үгүй. Одоо хамгийн ерөнхий мэргэжил сонирхоод сурж исэн. Гэтэ суралцах явцдаа мэргэжилтэй дуртай болж исэн байхгүй юу. Тэгэхээр би өөрөө ямар хүүхдээсэн бэхэр өөрөө айгу манлайлагч хүүхдээсэн. Өөрөө ингээ баг удирдан ямар нэгэн төслийн ард гарахтай айгу сайн байсан. Тэгэхээр би бизнес гэдэг зүйлтэй бас нэг юм ирээдүйд бизнес хийх ч юм уу те эсвэл ингээ ямар нэгэн баг удирдаад одоо ямар нэгэн компанид ороод менежментийн төвшөнд ажиллахад надад тэр чадрууд нь бол ингээ ахлах сургууль нэг жоохон гэдэг цухуудаг байсан байхгүй. Тэгэхээр яг тийм яттай нэг би өөрийнхөө сайн юмыг сонгож сурцсан байгаа байхгүй. Өөрийнхөө нэг амар сонирхоогүй тухайн үед аюу тийм гүнзгий сонирхоогүй ч гэсэн тухайн үед би нэг юм баг зэрэг сайн байсан зүйлээ сонирхоод судлаад одоо мэргэжил болгоо явчихсан чинь яг сургуульд очиод би тэр мэргэжлэрээ сураад явхад надад амархан байсан үгүй хэцүү бизнесийн мэргэжил чинь аюу хэцүү хичээлүүд үздэг. Гэхдээ тэр хичээлүүдийг би ингээд юм даван туулган тийм сэтгэлийн хатан байсан баг. За тийхээр хэдүүлээ мэргэжлээ сонгохдоо ойлгосон те өөрийнхөө чаддаг эсвэл сонирхдаг өөрийнхөө сайн тийм зүйлсийг сонирхож судлаж мэргэжлээ болгох юм бол 4 жил чинь айгүй тийм одоо амархан өнгөрнө гэж бол би амлахгүй арай хөнгөн өнгөрнөө хэцүү юм гарч ирэхгүй гэж би хэлэхгүй бодлоо амлахгүй хэцүү юм гарч ирнэ хичээлүүд чинь хүндэрнэ ер нь бол бүл мэргэжлийн хичээлүүд хүндрэн штэ тийм мэргэжлийн хичээлүүд чиг хүндрээд ирэхээр чи тэрийг даван туулах юм сэтгэлийн хаттай байдаг байхгүй за тэгээ 4 жил буруу мэргэжлээ сонгоод сурчих юм бол бас айгүй тийм хэцүү өнгөрөх боломжтой гэж сая би бас дурдлаа те гэхдээ Америкийн нэгдсэн улсын давуу тал нь юу вэ гэхээр мэргэжлээ сонгох одоо солих тийм уян хатан нөхцөл байдалтай байдаг. Тэгэхээр чи магадгүй мэргэжлээ солих ч юм өөр мэргэжил давхар эзэмших ч юм уу тиймэрхүү бас боломжууд байдаг шүү. За тийм миний ярьж байгаа зүйлс дээр арай ингээд лавшруулж асуумаар байгаа зүйлс байсан бол манай академийн мэргэжил сонгох өдрөлг төр хүрээд ирээ. За тэгээд манай академид бас гадаад суралцах өдрөлг зохион байгуулдаг. Тэр өдрөлг төр бас ирэх юм бол ерөөсөө 2 цагийн өдрөлг болдог хгүй. Аюу их мэдээллийг олж авдаг шүү. За манай академи үүсгэн байгуулалтад эхний 3 жилдээ манай сурагчид нийт 100 тэрбум төгрөгийн тэтгэлгийг олж авсан одоо амжилттай байдаг. Тэгээ нүгээрээ бид аюу бахархдаг. Яагаад гэвэл энэ бол маш олон одоо тий баг хамт олон одоо багш нарын маань хүч хөдөлмөр мөн манай сурагчдын маань хичээл зүтгэлийн одоо үр дүн, үр шимэн учраас бид аюу бахархалтай ярьдаг. Та нар боддоо ингээд эхний 3 жилдээ бид нар үүсгэн байгуулалтад манад ингээд хүүхдүүд суралцаад тэгээ манайхаар дамжуулаад өргөдлөө явуулаад нийт ингээд хариунууд нь ингээд орж ирээд тий тэтгэлгийнхэн дүн нийлсэр ингээд 100 тэрбум төгрөгийн тэтгэлгийг бид нар ингээд амжилтаа олоод авчихсан. Тэр гоё их сургуулиудаас ингээ манай хүүхдүүд өгсөн байна шүү дээ. Тэр амжилт гэдэг бол үнэхээр гайхалтай дүн. За тэгтээ энэ амжилтыг олохын тулд бид ингээ маш олон хүүхдүүдтэй ажилладаг. За тэр хүүхдүүдийн маань одс нэгэн гарч ирдэг түгээмэл асуудал нь юу вэ гэхээр манай ээж аав намайг ийм мэргэжлэр
сур гэж байна тий. Эсвэл өөрөө айгүй нарийн мэрэгжил сонгоод сонирхоод эхэлчихсэн байдаг. Тэгтээ тэр хүүхдүүдтэй ингээ яриад үзэнгууд хинхэн төгсөг хангих ч юм уу тий. Тэгээд яг тэр мэрэгжлийнхаа дагуу ямар ч юм хийгээгүй байдаг. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь айгүй сул гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь биохим тий. За тархины мэс асалч ч юм уу. Айгүй тийм нарийн мэрэгжлүүд ингээ сонгочихсон мөртлөө. За тэгвэл хоёлаа болно. За тэгвэл хоёлаа хичээлээс гадуур үйл ажиллагаанд багш нь харъя гэдэг ингээ харангууд юу ч байхгүй. Тэгтээ өргөдлийн явалт цагт болчихсон. За хэрвээ тийм байгаа бол яадаг вэ гэхээр ер нь жоохон ерөнхий мэрэгжил сонгуул яасан бэ? Хитрхи юм нарийн мэрэгжил сонгоод хичээлээс гадуур үйл ажиллагаа байхгүй бол чиний өргөдөл тэр чигтээ жоохон сул харагддаг. Сургуулиуд юу гэж хардаг вэ гэхээр за ийм мэрэгчлээ сурмаар байгаа юм бол за чиний ингээд бүх түүхийг харъя те. Чиний ингээд аппликейшн портфолиотой танилцъя гэдэг юмгууд ингээд жоохон уялдаа холбоо байхгүй болж ирж штэ тий. Амар тархины мэс засч болно гэдэг байгаа мөртлөө тэрний талаар ингээд юу ч хийсэн юм байхгүй, сонирхсан юм ч харагдахгүй байна тий. Тэрний хандлаар эсэж бичсэн юм байхгүй. Тэг хийсэн юм байхгүй ч эсэ бичиж чаддгүй. За ингээд ер нь ингээд жоохон хавцлахгүй болоод байна. Тэгсэн мөртлөө сурах гээд байгаа мэрэгчл нь айгүй олон жилийн нарийн ур чадвар шаарддаг. Айгүй хичээл зүтгэл тууштай байдал шаарддаг ийм мэрэгчл учраас энэ хүүхд яг сурч чадах болов. Бараг манад 1-р курстэй, 2-р курстэй мэрэгжлийн ихний дэвчээлүүд аваад буугаад өгчих байх, шантарч байх гэсэн дохиог их сургуульд та нар өгдөг гэсэн. Эцэг эхчүүд бас ингээд хүүхдээ те айгу стратеггүй шахдаг одоо алдаа гаргадаг л та. Жишээ нь тийм мэрэгжил айгу сайн гэж чи тэрнгээр сур гэлтэй. Тэгээ нөгөө хүүхдэн тэрний ямар сонирхолгүй учраас хийсэн юм байхгүй. Тэжээрээс гадуур үйл ажиллагаа айгу суул тэг өргөдлөө явуулах гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингээд чи эмч бол гэж шахаад байдаг. Нөгөө хүүхд нь эмчийн төлөө ямар ч одоо хийсэн юм байхгүй. Ямар ч тийм давуу талж байхгүй. Тэгээд яг ингээд өргөдлөө явуулъя гэхээр одоо тэрнтэй нэг ууж бичих ууж ярих юм байхгүй гэдэг учраас ингээ хүүхэд нь эргээд нөгөө нэг дарамтанд ороод шахалтанд ороод өөр юмар ингээ явах гээд байгаа хүүхэд эргээд өөрийнх нь өргөдөл нь айгу сул болчдөг. Тэр хэдүүлээ их сургууль өргөдлөө явуулна гэдэг чинь ерөөсөө тэр стратегийг маш сайн одоо анханаас нь ингэж зураглалыг гаргаж ирээд тэгэж эхлүүлэхдээ явах хэрэгтэй байдаг шүү. За ингээ хамгийн сүүлд энэ бичлэгээрээ дамжуулж хэлмээр байгаа зөвлөгөө нь юу вэ гэхээр манайхаа их сургуулаа сонгоод тэр их сургуульд чинь мэрэгжилчин байна уу гэдгийг шалгах айгүй чухал шүү. Тэгэхгүй ингээд ихэнх хүүхдүүд нөгөө нэг айгүй гой сургуулиуд ингээд толгойдоо ботчихсан байдаг. Тэг яг ингээд өргөдлөө явуулаад мэрэгжлийг хайгаад үзэн тэр мэрэгжил нь тэр сургуульд нь байдаггүй. Тэгэхээр та нар их сургууль гэхээр л бүх мэрэгжил байгаа гэж ойлгож болохгүй. Их сургууль болгон зарим нь одоо өөрсдийн гэсэн илүү тийм төвлөрдөг салбар гэж болно тий. Илүү шинжлэх ухааны их сургуулиуд ч юм уу. Эсвэл илүү одоо нийгмийн ухааны их сургуулиуд ч юм уу тий. Ингээд илүү жоохон тийм өөрсдөө төвлөрдөг хэсэг гэж болно. За эсвэл зарим нь ингээд бүх мэрэгжил айгүй хэмд өргөн цар хүрээтэй байж болно. Гэхдээ яг чиний мэрэгжлэр шилдэг нь биш байж болно гэсэн. Нэг тийш одоо төвлөрч ингээл багш нараа бэлтгэдэггүй ч юм уу те ер нь яг байдаг мэрэгжил гэхдээ тэр одоо факультетийг тэгж дэмжээл одоо санхүүжүүлээл улам хөгжүүлээд идэггүй. Эсвэргээр өөр нэг жижиг сургууль яг чиний тэр мэрэгчлэр яг ингээд судалгаа хийгээд те хөгжүүлээд хөрөнгө оруулаад багш нар нэмж аваад те хөтөлбөрөө сайжруулад ингээд бүр яг тэр мэрэгчлэр чинь ингээд аягүй сайн хөгжүүлэлт хийдэг тийм их сургуулиудас байж болдог. Тэгэхээр сургуулийн судалгааг сайн эзгээрээ. За энэ хүрээд энэ бичлэгийг өндөрлөе. За тэгээ та хэд маань энэ бичлэгийг цааш түгээгээрээ өсвөр насны дүүтэй, хүүхэдтэй, найзтай бол шеэр хийгээрэй. Гэт дараагийнхаа How to apply бичлэгээр уулзлаа. Түр баяртай.